За танд өнөөдрийн мэнд хүргэе. Монголын хөрөнгөний зах зээлийн мэдээллийг томьёог 9-р сараас эхлээд 7 хоногт нэг удаа ингээд хүргээд явж байгаа. За 9 сарын 29-ноос 10-р сарын 3-ны өдрүүдэд ямар үйл явдлууд болж өнгөрвөө. За эхнийх нь 9 сарын 30-ны өдөр нийт 233.5 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан байна. За үүнийг бол дийлэнх хэсгээ буюу 233 орчим тэрбум төгрөгийг мэдээж уул уурхайн биржийн арилжаа байлаа. За энэ дүнгээрээ бол нэлээд өндөр арилжаа явагдсан ийм өдөр болсон байна. За олон улсын санхүүгийн корпорац Голомт банкнд 160 сая ам.долларын санхүүжилт болохгүй шийдвэрлсэн байна. За уг санхүүжилтийг бол тухайн банк маань усны хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй доктортой хөгжлийг дэмжих, түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ийм зорилтоор зарцуулсан байна. За ард кредит банк санхүүгийн байгууллагын туусан сонирхлын зөрчилтэй энэ хэмжээний хэлцэл хадгалсан байна. За энэ нь ард санхүүгийн нэгдэл бол өндөр хаан хувьцаат компани 23 орчим хувийг эзэмшиж байгаа юм байна. За эндээс бол ард кредит банк санхүүгийн байгууллага нь өндөр хаан компани 1 тэрбум төгрөгийн зээл олгосон байсан бөгөөд уг зээлийн хугацааг сунгахаар шийдвэрлсэн байна. Зентимер банк санхүүгийн байгууллага өнгөрсөн 7 дугаар сард төлөөлөл удирдах зөвлөлөөрөө 15 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн бонд гаргахаар шийдвэрлсэн. За үүнийг хоёр хэсэгтээ эхнийх нь энэ оны 10 дугаар сард 7 тэрбум төгрөгөөр, за хоёр дахь хэсэг нь болохоор эх оны 2 дугаар сард 8 тэрбум төгрөгөөр олон нийтэд гэж гаргахаар шийдвэрлсэн байна. За энэ маань ямар нөхцөлтэй юм бэ гэхээр 100 мянган төгрөгийн нэрсэн үнэтэй, за 19% хүртээ 24 сарын хугацаатай хөв удирдал тутам төлөх үндсэн төлөлтийг хугацааны эцэст баримтуулах ийм нөхцөлтэй бонд удахгүй зах зээл гаргана. 10 сарын 3-нд Монголын хөрөнгөний бирж хувьцаат компани шинжилсэн журмуудыг таниулах, сурталчлах, мэдээлэл өгөх юм арга хэмжээ боллоо. За уг арга хэмжээнд бол биржийн гишүүн андрейтер компаниуд оролцсон байна. Аван толгой хувьцаат компани 25 оны 1-ээс 9-р сарын хугацаанд за нийт 10 гаруй удаа энэ биржийн арилжаа хийсэн байна. Нийт дүнгээрээ бол 288.6 сая ам.долларын арилжаа явагдсан байна. За тухайд бол хамгийн өндөр дүн 8 дугаар сарын 5-ны өдөр 90.9 сая ам.долларын арилжааг Монголын хөрөнгөний биржээр дамжуулан хийсэн. За харамсалтай нь 5 толгой компани биржийн бус арилжааны мэдээлэл олдоогүй. За ингээд нийт дүнгээрээ бол 288.6 сая ам.доллар Монгол банкны өмнөх 9 сарын дунджаар тооцох юм бол төгрөг шилжүүлэн тооцох юм бол энэ маань 1.21 тэрбум төгрөгийн дүн гарч байгаа юм байна. Тэгэхээр энэ компани нийтдээ эхний 9 сарын байдлаар за биржийн арилжаагаар бол ийм хэмжээний арилжаа хийсэн гэсэн. Гол хувьцаат компани тууцын дарга өөрчлөгдсөн байна. За энэ бас саяхан өөрчлөгдөжсэн бол эргээд Улан КТЦ Баатар сайхнаар солисон байна. За мөн 9-р сарын 17-ны өдөр гол хувьцаат компани тууцаар тус компани 25 оны санхүүгийн тайланд аудит хийх аудитын байгууллагыг KPMG гэдэг олон улсын сүлжээ Big 4 гэж ярьдаг томоохон 4 том аудитын фирмийн нэг энэ компаниг даах хэлэхээр болсон байна. Мэдээж Монгол тас салбараар гэсэн үг. Хувьцаат компаниуд маань за дээрэс нь тодорхой шаардлага хангаж байгаа. Жишээлбэл жилийн орлого нь тэдэн төгрөгнөөс дээш ч гэх юм. Энэ бүх шаардлагуудыг хангаж байгаа нь хязгаарлалтын хариуцлагатай компаниуд жилийн эцэст нэг удаа буюу жилийн эцгийн санхүүгийн тайланд аудит хийлгэсэн байх ёстой. За энэ бүр компанид хувьд зарсан хувьцаа эзэмшигчдийн болохын төв тонгоос доош хүмүүс гэдэг юм уу. За банк санхүүгийн байгууллагууд 3 дугаар сарын 30-ны дотор ч гэдэг юм уу. За ингээд хувьцаат компаниуд маань бүх аудит хийлгэх ёстой. За гол компани маань өмнө бас энэ аудитын компаниараа аудит хийлгэж байсан юм байна. Хөрвөл хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлж тус хурлаар за тус компани нэрийг өөрчилж ард инвестмент групп болгон өөрчилсөн байна. Өмнөх жилийн ард санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн хурлд явж байхад за энэ маань 7 хоногийн хугацаанд үргэлжлэдэг юм арга хэмжээ болгон ингээд хэмжлүүлэх болсон байдаг. За тэнд оролцоо явж байхад тухайн компани удирдлагууд бас хувьцаа эзэмшигчдийн хурлд ярьжсэн зүйл бол ард санхүүгийн нэгдэл маань нэлээд олон юм нээлттэй компаниудтай за хаалттайч бараг 40 компани гэдэг ч гэдэг үү. За ингээд томоохон өөрчлөлт хийгээд хөвсгөл хувьцаат компаниг худалдаж авсан. За тэгээ энэ компаниуд ард инвестмент групп гэж болоод ерөнхийдөө энэ дээр бол санхүүгийн бус компаниудаа хамааруулад харин ард санхүүгийн нэгдэлтэй санхүүгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаа гэж даан компаниудаар оруулаад ерөнхийдөө үйл ажиллагааг хоёр шалгаж ингэж явна гэж танилцуулж ярьжсэн. За энэнийхээ дагуу ингээд нэг маань нэр нь солигдсон байна. За одоо арилжааны мэдээг танилцуулъя. 9 сарын 29-ноос 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийт хувьцааны 20 дахь зах зээл дээр 3.6 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан байна. За Монголын хөрөнгөний биржид өдөрт дунджаар 400-аас 500 сая орчим төгрөгийн дунджаар арилжаа явагддаг.
гэж үздэг. За энэ маань мэдээж санхүүгийн тайлан гарахтай холбоотой эсвэл томоохон компаниудад нөлөө үзүүлэх хэмжээний мэдээлэл эсрэг болон эрэлт дараа мэдээлэл гарсан тохиолдолд хувьцааны арилжаа дэшээ дэшээ болдог. За ялангуяа 3 дугаар үйлрэлт бол жоохон хувьцааны арилжааг идэвхжих хандлагатай байдаг. За өнгөрсөн 7 хоногийн хувьцааны арилжааны үнийн дүнгээрээ идэвхтэй байсан 5 компани хувьцаа гэх юм бол нэгт нь Эрдэнэ ресурс девелопмент 1 тэрбум төгрөгийн арилжаа өгсөн байна. Хоёрт нь 22 дугаар бааз 817 сая төгрөг, гуравт нь Голомт банк 419 сая төгрөг. За дөрөвт нь Хаан банк 288 сая төгрөг, тавт нь Монголын хөрөнгийн бирж 117.4 сая төгрөгийн тус арилжаа явагдаж, арилжааны идэвхтэй үнийн дүнгээрээ тэргүүлсэн байна. Ингээд Эрдэнэ ресурсын хувьд бол 3 дахь 7 хоногт дараалал нь топ 5 болж байна. За Хаан банк бол байнгын топ 5-д байж байгаа идэвхтэй арилжаалагдаг компани. За эндээс 22 дугаар бааз гэдэг компани бол хувьцаанд төдийлөн идэвхтэй арилжаалагдаг компани байна. Бол багцын арилжаа явуулсан байж болох юм. За одоо тэгвэл хамгийн их өсөлт үзүүлсэн үнэт гэвэл нэгт нь Эрдэнэ ресурс девелопмент. За өсөлтийн дараа 22.6% өсөж 24,520 төгрөгт хүрч хаагдсан байна өмнөх 7 хоногт. За хоёрт нь Эрчим баян хөлгийн 15% өсөлт үзүүлсэн, гуравт нь Ногоон хөгжил үндэсний нэгдэл 15% өсөлт үзүүлсэн, дөрөвт нь Ардын Пэс 15% өсөлт үзүүлсэн, за тавт нь Дархан их явцад компани 10.3% өсөлт үзүүлж 20 төгрөгтөөр хаагдсан байна. 2-оос 4 дахь компаниуд бол мөн хувьцаанд төдийлөн идэвхтэй арилжаалагдаг компаниуд байна. За 1 болон 5 нь харин хөрөнгөний биржийн 1-р ангиллын компаниуд байна. Эсвэргээр хамгийн их бууралт үзүүлсэн үнэт гэх юм бол мөн бууралтын дараа нэгт 22 дугаар автобаз 15%, хоёрт Ремикон 15%, гуравт нь Дермс Центр 14%-аар, дөрөвт нь Мик холдинг 12.5%-аар, тавт нь Монгол Авто компани 11.1%-аар тус буурсан зүйлэгтэй байна. За 22 хөрөнгө оруулалтын сангийн хувьд мандал ирээдүйн өсөлтийн хувьд 0.8%-аар өсөж 900 төгрөгөөр хаагдсан бол үндэсний хөгжлийн сан 4.4% өсөж 95 төгрөгөөр хаагдсан ийм үзүүлэлттэй байна.